сайхан өглөөний мэндийг хүргэе. Бүгдээрээ сайхан амарцгаасан уу? Бид нэр анхан шатны хүмүүс анх удаа хийж байгаа учраас та бүхэн маш ойлгомжтой байдлаар нэлээд багш нь ярих бах. За тэгээд хүн болгон 100% хийх алавгүй өөрийнхөө хамгийн бэст төвшөнд хийгээрэй. За гой хүзүүгээ зөөлхий эргүүлээ. Хаашаа гэдих дамсгал аваад урагшаага бүхийх дамсгалаа гаргая. 3 2 1 зөөлхөн эсрэг тал руу нэргүүлээ. 3 2 амьсгалаараа 1 зөөлхөн толгоогоо зэхлээ. За сайн байна. Одоо хамтдаа хоёр гарыг дээш нь өргөөд баруун гарыг хажуудаа тулъя. 100 гараар нуруундаа хажуугийн сунгалт өгье. 5 4 3 2 өшөө 1 зөөлхөн эсрэг талдаа сунгая. 5 4 3 2 сайхан гой сунгаад яг тэр бэлхүүс хэсгээр сонголт орж байгааг мэдэрч хийх хэрэгтэй. За амьсгалын хувьд бол өнөөдөр та нар амьсгалж бол хийх чадахгүй. Тэгэхээр яг амьсгал зүгээр амьд байхын төвшин нэг өвчгүйхэн шиг бол бид нар амьсгалаад байдаг. А яг бүтэн амьсгалыг хийн гэдэг нь 6-гийн тоонд амьсгалаа аваад биш 3-ийн тоонд амьсгалаа аваад 6-гийн тоонд гаргахыг бол яг бүтэн амьсгал гэж хэлж байгаа. Тэгээ өнөөдрийн төвшөнд бол өөрсдийнхөө боломжоор амьсгална. За биечин онгоогоод аяанда биеийн бүх хүлээ занглаа тайлагдаад ирэхээр таны амьсгал уртсах болно. Тэгэхээр өнөөдөртөө өөрийнхөө боломжоор байгаа жижигэн зайндаа амьсгалахыг хичээгээрэй. За дөрөв хөллөөд ширээ байрлалаас явъя. Нурууны хотоох бүхий хөдөлгөөн хотоол амьсгал авлаа. Эндээс нурууга бөмбөл гөхтөө гаргалаа. Онц хотоол гой нурууга мэдрээд хөвлийгээ татаад амьсгалаа гаргая. Нурууга бөмбөлгөөд хөөс руугаа харъя. За хотоол амьсгал авлаа. Харц дээшээгээ. Эндээс амьсгалаа гаргалаа. Нурууга бөмбөлгөөд хөөс руугаа харъя. Онц хотоол амьсгал авъя. За зүүн хөлийг хойш нь шулуунжий. Баруун гарыг урагшин шулуунжийлээ. Харц ихц доошо тэнцвэрээ олъё. Эндээ 3 амьсгалаараа 2 энэ дээр нурууг хит хотоолохгүйгээр гизээ татаад илүү гой булчингаа мэдрээрээ баруун гараар зүүн үлмийнөөс хойш нь атхъя. За зөөлхөн атгасан хэвээр үлмийгөө дээш нь жийгээрээ. За амьсгалаараа 3 өшөө 2 багш нь энийг тоолоод байгаа нь амьсгалын тоолж байгаа шүү. Амьсгалаа аваад гаргаарай. Өөрийнхөө боломжоор хамраараа амьсгал аваад хамраараа гаргая. Онц гар буй, хөл буй. За сайн байна. Эндээс 2 өгдгөө хоош нь өсгий руугаа наагаад хөөхөд байрлалд амраа. За эндээс амьсгал авч гаргаад хамтдаа эсрэг талдаа явъя. Урагшаага ширээ байрлал. За ширээ байрлал дээр мөр яг алганы харалтаа, ташаа яг өвдөгний харалтаа байна. Эсрэг талдаа явъя. Одоо 100 гар урагшаа, баруун хөл хоошоогоо. Шулуунжигээ тэнцвэрээ олъё. За энд нь өөрийнхөө боломжоор 3 амьсгал аваад гаргая. 3 2 амьсгалаараа 1 хоошоо үлмийнөөс атгая. Амьсгал авч гаргаа үлмийгөө дээш нь жийгээрэй. За энэ үе тэнцвэрээ олохын тулд гизээ сайн татаарай. 3 2 амьсгалаараа 1 зөөлхөн гар хөл суллаа. Хоош нь хөөхөд байрлалд 3 амьсгал амраа. 3 2 энэ бол хөөхөд байрлал. Амьсгалаараа 1. За энэ бол дөнгөж эхлэл урагшаага ширээ.
Амьсгал авч гаргаад доошоо харсан тохой буюу даун дог газрын хаан байрлал. За хоёр багшигаа харж байгаачлан гудсны урд хэсгийн хоёр зураасан дээр гарын алга, хойтлын хоёр богино зураасан дээр хөлийнхаа уулыг тааруулна. За энэ зайн жинхэнэ юу чаддгаа харуулна гихчээр бүх арын сонголтыг хийн, өгзгөө дээш нь өргөнө. За харц зурагшаа гарлуугаа харна. Амьсгал авч гаргаад өвдгөө нуглана. Одоохондоо хөлийн арын сонголт муу байгаа учраас урагшаа харж агаад хамгийн гол зорилго нуруугаа сонгоно бид нэр. За гарынхаа 13-ыг харуул сарвайлгаад турууны 2-дугаар уюутыг доош нь сайн нааж өгнө. За ингээд хоош нь тохоо чангалаад гар чангалаад за даун дог дээр ингээд сунгаж хаад бэлхүүс нарийнсан гар нарийнсан. За амьсгал авч гаргаад нурууны өвчин арилна. Өсгийгөө нэг нэгээр нь буулгая. Даун дог бол өөрөө бүх юм. Ялангуяа төрсний дараа доод аарцаг ёроолын булчин дотогшин чангалж өгдөг байгаа. Өргөж өгдөг байгаа. Өшөө гой дээш нь ахар сөөл өгзгөө таазар өргөөд нуруугаа сунганга хоошоо өсгийгөө буулгаарай. За хоёр өсгийгөө буулгая барья. Буухгүй байгаа бол өвдгөө нуглыг барья. Онц. Эндээс баруун хөлийг гарын голоор том алхлаа. За хэрэг гарын гол руу алхаж хүрэхгүй бол сүүлд нь хөлөө гараараа урагшин зөөгөрөө. За эндээс хоёр гар дээшээ хай ланж руу бослоо. Онц эндээ барья. Энийг хай ланж гэж хэлнэ. Амьсгалаа аваа гаргая. Зөөлхөн доошоо суугаа хойтлын өвдгийг газар буулгая. Энэ бол лоо ланж. Онц амьсгал аваа гаргая. За лоо ланж дээр илүү өвдөгний урдуур, гуйны урдуур сунж байгаа. Гизээ татаа дээшээ хай ланж руу бослоо. Эндээ барья. За 3 удаа явна. Амьсгал аваа гаргая. Хойтлын өвдгийг газар буулгая. Эндээс амьсгал авч гаргаад дээшээгээ хай ланж. Сүүлийнх явлаа доошоо өвдөг бөөн. Буцаага дээшээ хай ланж. За эндээс амьсгал авч гаргая. Гар биеийн хоёр талаар цээжийг хойтлын хөлдөө нэг шугамн 45 градус цунгаад гизээ татъя. Толгойн үзүүрээр урагшаагаа сони. 3 2 амьсгалаарай. 1 сайн байна. Гар газар буулаа. За энэ дээр биднэрт мэдрэгдэхгүй байгаа боловч биеийн бүх булчин ажиллаж байгаа. Одоо баруун хөлний арын бүх цэллүүдийг задлая. Хоёр өвдөг шулуун пирамид байрлал. За анханшид нь юу өвдөг шулуун битгээл өвдөг нараа тэнийхгүй байгаа. Гэсэн ч хамаагүй хамгийн сайн дээрээ. Өвдөг нуглын хар зурагшаа амьсгал авч гаргаад хоош нь өвдөг шулуун пирамид дарлаа. За энэ дээр маш их шүрмэс татаж өвдөж байгаа сүүлийнх амьсгал авлаа өвдөг нуглын хар зурагшаагаа амьсгалаа гаргая пирамид боломжоороо дарж агаад баруун гарын газраас аваад хөлийн харыг илээд өгөөрэй. 3 2 1 онц өвдөг нуглыг баруун хөл хоошин зүүн хөлний хажууд татаад хай планк буюу банз байрлал. За энэ дээр гизээ татна барья. 3 2 нэг бандан дээр үлмий руугаа жигээ толгоогоо урагшин сунгаж байгаа юм шиг. Эндээс буцлаа хоош нь өсгий руугаа өнийг 3 удаа авъя. Урагшин сунлаа гизээ сайн татаарай. Хоош нь өсгий руугаа 2 урагшин сунлаа. Эндээс хоош нь өсгий руугаа сүүлийнх 3 урагшаа сунлаа. Эндээс өвдгийг доош нь буулгая. Тохоогоо хавчаад цээж ирүүгээ доош нь буулгая. Өгзөг заавал оцсон шүү манайхаа. За энэ оцоос нь зайн давсаг өтрээ хэрзэн чангарч байгааг мэдрээ. Урсаа дээшээ кобра өмдөгний яс газар. Эндээс хоош нь үлмийгөө илэлээ доошоо харсан нохой нөгөө газрын хаан байрлалд өнөөдөртөө өвдгөө нуглаад бариарай. Маш сайн байна. За зэн хөл урагшаа том алхахыг гарын голлоор. Дээшээ хай ланж 2 гарыг дээш нь өргөе 3 амьсгал барья. 3 2
Нэг хойтлын өвдөг газар буй. За энд нэг амьсгал аваа гаргая. 3 удаа дээшээ доошоо. Дээшээ бослоо. Хайланд өвдөгний булчаа ажиллаж байна. 2 доошоо сууй өвдөг буй. Буцаага дээшээ бослоо. Энэ үе цээж огт хөдлөхгүйгээр коро чангалаарай. Сүүлийнх 3 доошоо хүрлээ. Буцлаа дээшээ. Эндээс гар биеийн хоёр талаар цээжийг 45 градус унгая. Толгойн орой чиглэл руугаа сунаа доош харъя. 3 гизээ татаарай. 2 амьсгалын 1 гар газар буулаа. За энд нэг амьсгал өөрийнхөө боломжоор амаа жимигээд хамраараа авна. Хоош нь өвдөг шулуун, сонгоё, зүүн хөлөнд анхаарал тавья. Амьсгалаа гаргая. За өвдөг нугалын амьсгал авъя. Ер нь бол штэ амьсгалаа гаргахтаа дандаа сонголтыг тааруулвал амжилт олдог гэсэн үг. За амьсгал авлаа. Нуглаа, сүүлийнх барьлаа. Зүүн гарыг газраас аваад хөлийн харыг хэлье. 3 2 1 сонголтонд маш их булчин тоонд итвэхчдэг, өөх шатдаг байгаа шүү. За зүүн хөлийг хоош нь татлаа банз. Банзан дээр урагшаага үлмий рүү гоё түлхээд гизээ өшөө татаад барья. Эндээс хоошоо өсгий руугаа. Урагшаага 2 эндээс хоошоо банзаа алдахгүйгээр сүүлийнх 3 өвдөг бой. Тохоо хавчээ цээж ирүү бой. Урсаа думдагны яс газар кобра. Эндээс доошоогоо хэвтлээ амрыг 3 амьсгал. 3 2 амьсгалаарай. 1 за кобра. Анх би яг хийхэд миний нуруу дандаа өвддөг байсан. Янгиндаг байсан. Учир нь би кобраг буруу хийгээд идэг байсан. Нэг юм юмыг бид нэг юм хүчээр шийдээ сурцсан байдаг те. Гэтэл яг үнэндээ йога бол хүч ерөөсөө биш. Энэ бол эвийг олох гэдэг юм байсан. За бүгдээрээ гарыг алгаар нь хагаад тохоогийн сайхан нуглана. За одоо бүгдээрээ цээжээ босгохдоо гарынхаа алгатай хамт босгоно. За энэ үед ажиллаж байгаа нурууныхаа булчин мэдрээ доошоогоо буй хамрын хоншоор үзүүрийг хүргэе. За дээшээ 3 удаа бослоо барья. Дээш нь цээжийг авлаа алгатай хамт 3 2 1 буцлаа хамрын хоншоор хүргэе. За явлаа 2 3 2 1 доош нь буулгын хамрын хоншоор хүргэе. 3 дээшээ баслаа. 3 2 1 хамрын хоншоорыг хүргэе. За яг саяных шиг кобран дээр одоо алга руугаа баг зэрэг дэмжлэг үзүүлээд дээш нь нурууныхаа арын булчингаа мэдэрч басна. Энэ бол зөв кобра. За одоо бүгдээрээ хүчнэдэж үзье. Гарынхаа бугууруу түлхээ тохоогоо ингээ урагшаа төвж. За энэ үед нөгөө юун булчин мэдрэх шууд өвдөж байгаа нуруу. За одоо доошоогоо буулаа. Одоо дээшээгээ булчингаа ажилуулъя. Өндөр босохдоо чухал биш. Нурууны арын 2 тэр загсан булчин голын зураасыг мэдэрч басъя. Энэ бол зөв кобра. Өндөр биш. Тохоогоо нуглана. За онц гарлуу түлхээ ширээ 4 хөллөө. Яг ширээн дээр өвдөг ташааны харалтаа, алга мөрний харалтаа байгааз яг энэ зайнаас өлмийгөө ээтэлгээд энэ даун догийн чинь зай. Өндөр намаас хүн болгон янз байгаа шүү дээ. Тэгэхээр ширээ байрлалаа зөв авч хагаад өөрийн даун догийн зайг хэмжиж болно гэсэн үг. За сайн байна. Одоо амьсгал авч гаргаад харж зурвшаага гарын голоор 2 хөлөөр том алхъя. Хөлийн арыг 3 хэлье. 3 2 1 нүрийг шилбрүү даръя. 3 2 өвдөг нугалсан хэвээр 1 зөөлхөн дээшээ өндийгөө бослоо. Амьсгал аваад гаргая. Гарын алга зүрхэн тушаа. Хамраар гүнзгий сайхан амьсгалаа. Тэгээд гаргаарай. 3 2 амьсгалаарай. 1
За гэлээлээ. Одоо хамтдаа камер руу хараад нурууны хажуугийн сонголт. За 2 гар дээшээ хөлдөө ташин хэмжээний зайтай зогсъё. Амьсгал авч гаргаад тохооноосоо хатгах. За бүгдээрээ гэцээ гой татаа дээшээгээ өргөө сунгана. Баруун тал руугаа хазайлаа. 3 2 1 зөөлхөн дээшээ өндөгөө зүүн тал руугаа хазайлаа. 3 амьсгал аваа гаргая хамраар 2 1 амьсгалахын тулд хамар онгорхой байх хэрэгтэй тийм ээ. Амьсгал авъя 2 гар дээшээ. За гарыг зөөлхөн буулгая. Баруун хөлийг зүүн өвдөгний дотор талд улаар нь гიშгэе. За өвдөгний бондгор ясны дээр өсгийгөө тааруулна. За гарын алга зүрхэн тушаа засна. Зөөлхөн 2 гарыг дээш нь өргөнө. За баруун өвдгөө яг игц хажуу тал руугаа задлаа. Энэ дээр гой гэзээ татъя. Өнөөдөр хит их юм өсөөд хэрэггүй 5хан амьсгалаа. 5 гэзээ гой татаад цээж руугаа ирэхлэх баатар шиг амьсгалаа. Амьсгалаа авснаасаа 2 дахин удаан гүйцэд гаргая. Бидний бие яг үнэндээ зүгээр баахан хийгээр дүүрсэн, ус хийгээр л дүүрсэн байдаг. Өөх гэхээсээ илүү. Тэгэхээр амьсгалаа та гүйцэд гаргахад биеэс чи маш их илүү л хаван ус хий гадагшлна. За гарын алга зүрхэн тушаа. Хөлөөс оллоо. Онц. Зүүн хөлийг баруун өвдөгний дотор талд улаар нь гიშгэе. За амьсгал авч гаргаад гарын алга зүрхэн тушаа. За тэнцвэрээ олохын тулд өсгийг өвдөгний ясны дээр тооромжлох нь байна. За зүүн өвдгийг их хажуу тал руу задлаа. Амьсгалаарай. 5 мөрөө авчихгүй шүү. 4 юу ч болоогүй юм шиг хөмсгөөс оллоо. 3 хөмсөг зангидаж уурлаж яваг хийн гэж байх уу? Амьсгалаа аваа гаргая. Хөмсгөний булчингаас оллоо. Харин эсэргээрээ зөөлхөн амаа жимээгээд мишээгээрэй. Зөөлхөн гар буй, эндээс хөл буй. Онцнуудаа ани. Өөртөө зориулаад дотроо намасте гэж хэлээд 3 амьсгалаа. Амьсгал гаргахдаа яг нэг энэ чимээг гаргаад байгаа. Энэ бол санаа алдаа хурхрах хоёрын голоор ужаай буюу ялалтын чимээг гаргаж байна. Авлаа. Ужаай чимээ гаргалаа. Энэ чимээнд бидний бодол бас цэвэрлэгддэг. За гудсныхаа толгоон дээр очлоо. Хамтдаа дараагийн виньяса 2 гар дээшээ авлаа. Нүрийг шилб рүү дарлаа. Амьсгалаа гаргая. Гар газар харц урагшаага. Хөлийг хоош нь том алхаад банз. 3 удаа урагшаа хаашаа бандан дээр биеийг сунгаад буцаалаа. 1 урагш нь 2 онц. Гол нь мэдрээрээ 3 өвдөг буй. Цээж ирүү буулаа. За урагсаад кобраг өндөр босгон чухал шахан тийм ээ. Нурууны арын загсан булчингаа ажиллуулж өөхийг шатана. Эндээс өвдгөөр дамжаад хоошоогоо хүүхэд байрлалт, даавн дог байрлалт амьсгалаа гаргая. За баруун үлийг гарын голоор том алхая. Дээшээ хайланж руу амьсгал авлаа. За эндэ бари хайланж. Амьсгалыг сугаа нэгээд харц дээшээ тааз руу харна. Бүр дээшээ биш 45 градус урагшин дээш. Эндэ 3 амьсгал барья. 3 2 амьсгалаарай. 1 гарын алга зүрхэн тушаа буй. За эндээс хойтлын өвдгийг газар буулгаад лооланж үлмиж ийлээ. Өвдгөө доош нь дараа. Амьсгал авч гаргаад зүүн гар баруун өвдөгний гаднаас тохоогоор өвдгийг эсэргүүцээд нуруугаа мушгий. Хүзүүгээ мушгий харц хоошин дээш нь. За амьсгалаарай. 5 4 3 2 1
Гайхалтай гар газар буулаа амьсгалаа гаргая. Хойдлын өвдгийн газраас авъя. Нөгөө пирамид хөлийн арыг сунгая. Нуруугаа сунгая. Пирамид барья. 3 2 амьсгалаарай. 1 өвдөг нуглая. За хоош нь татлаа банз. Би урагшин сунгаад барья эндэ. 5 4 3 2 1 өвдөг буулаа. Цээж ирүү буулаа. Амьсгалаа гаргая. Урсаа дэше кобра авъя. Эндээс хоош нь 5 доог руу амьсгалаа гаргая. 3 5 доог дээр хэцүү байвал өнөөдөр та бүхэн өвдгөө гой нуглаад гол мөн чанар нуруугаа эхлээ сонгох нь чухал. За зүүн хөл гарын голоор том алхъя. За амьсгал авч гаргаад дээшээгээ хай ланж. Баслаа барья. За хай ланжин дээр жаахан цээжээ нээгээд өгөөрэй. 3 жаахан гидээгээд өгөөрэй. 2 1 гарын алга зүрхэн тушаа. Зөвхөн хойдлын өвдгөө доош нь буулгая. Лооланж баг зэрэг ташааны сонголтоо гой мэдрээд өөрийгөө эндээ тайвшруулаарай. За эндээс баруун тохойг зүүн өвдгөний гадна талаас нуруугаа мушгий. За амьсгалаарай. 5 4 3 2 За энэ дээр тохоогоороо өвдгөө өшөө эсэргүүцээд өгөх хэрэгтэй. 1 гайхалтай гар газар буулаа. Хойдлынхаа өвдгийг авъя. Пирамидаарэ. 3 2 амьсгалаарай. Маш их өвдөж байгаа. Эхлээд бол йога ихэд дандаа өвдөлт мэдэрнэ. Би чинь тань гомдсон байдаг байхгүй юу? Сунгахгүй учраас. За банзан дээр урагшаагаа сунаад барья. Үлмээ рүү жигээрэй. 3 2 1 өвдөг цээж ирүү газар буулаа. Амьсгалаа гаргая. Урсаа дээш авъя. За сайн байна. Эндээс хоош нь 5 доог руу гаргая. Амьсгал аваад гаргая. 3 2 1 хар зурагшаа амьсгал авлаа. Гарын голоор том алхлаа. Хөлийнхээ арыг хэлье. 3 2 1 амьсгал авч гаргая. Өөрийнхөө хамгийн сайнаар тарлаа. За зүйтэй зөөлхөн дээшээ өндөөлөө. Өнөөдөртөө өөрийнхөө алтан дунджийг олоорой. Жаахан толгой эргэж олно. Амьсгал аваад гаргая. Өглөө бид нэр үлэн дээрээ сайхан хүрэн манжингийн шүү суугаад таны бүтэн илэг машинаар бол таны шүүлтүр, тосны шүүлтүр детокслогдож байхад бид нэр йог хийх бол өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт байгаа. За хөндлөн биеийг засаад сурсан мод байрлалаа дахиад явах чинь. За эхлээд нуруундаа хажуугийн сонголтыг заавал өгнө. Тэгжиж нурууны хазаалт, суулт, бүхтээлт арилна мөн хөвлийн өөх маш сайн шатна. Баруун тал руугаа тохооноос атгаад барья. Сунгая. 3 2 1 дэш өндийгөө эсрэг тал руугаа сунгая. 3 2 1 зөөлхөн дэше өндийлөө. За эндээс амьсгал авч гаргаа. За ингээ хойноосоо атгасан ивээр зөвхөн хоошоо гидээлээ. За энэ үед өгдгөө хоош нь оцоолгоорой. 3 сугаа нэгээрээ. 2 суган дотроо хамаг юм нууцсан байгаа бид нар. 1 онц зөөлхөн суллээ. Гарын алга зөөрхөн тушаа. Онц хамтдаа гойнуудаа ани. 3 гүнзгий амьсгал хамраараа аваад гаргахдаа санаа алдах хурхрах чимээг хоолоогоо хагас хавчаад гаргаарай.
За сайн байна. Зөөлхнүүдээ нээгээд баруун үлийг зүүн өвдөгний дотор тал заслаа. За амьсгал авч гаргаад гарын алга зүрхэн тушаа. 2 гар дээш мод байрлал. 5 4 яг уулны нуман дээр өвдөгний яс таарж байгаа. 3 за гоё амьсгалаа унсан чамаагүй үргэлжлүүлээрэй. 1 зөөлхөн гар болгоё. Эндээс хөлөө солио эсрэг талтаа. Амьсгал авч гараа йога хийж байгаа үед бол хүн яалтчгүй залуу, толгоор, эрүүл, энерги өндөр түвшинд оршдог. Мөн бид энд амьсгалж явах үед бидний биенээс маш их сөрөг энерги, сөрөг бодол ховхорч цэвэрлэгдэж байдаг. За багш нь ч гэсэн мөн адил ер нь жоохон сүүлийн үед жоохон стресстэй байгаа. Тэгээ би йога та нар заах тоолондоо энэ болгоныг бас өөртөө терапи хийж эмчилж идэг. За гар хөлийг соллоо. Гудасны толгой дээрээс одоохондоо бүжигчин байрлал явах гэж. За хаврын детокс учраас илүү цээж нээж танд нэг тийм дотоод хүчийг чин мэдрүүлэхийг хичээх болно. Баруун гараар хоошоо баруун өлнөөс хатгалаа. За 100 гарыг их зурагшаа засна. Гизээ сайн татъя. Үлмийгөө хоош жийгээрэй. За цээж баг унгаан. Хамгийн гол нь нөгөө баруун талын арын загсан булчингаа ажилуул нурууны 3 2 амьсгал аваад гаргая. Амаа жимигээд хамраар амьсгалъя. 1 зөөлхөн буцлаа. Сайн байна. За хөл эсрэг талтаа явлаа. Баруун гар хоошоо зүүн хөлийг хоош нь татгая. Амьсгал авч гаргаа хоош жийлээ. 5 4 өндөр өргөхтэй чухал ш тийм ээ. 3 яг кобра шиг. 2 булчингаа ажилуулах нь чухал. 1 зөөлхөн соллоо. Онц 2 гар дээш амьсгал авъя. За одоо бүгдээрээ хөлдөө ташаа хэмжээний зайтай сандал скваттай адилхан үлмийн өсгийн хоорондоо параллел хоошоо өвдөг урагшлахгүйгээр өгзөг хоошоо суулаа. Сандал барья. 3 2 1 гарыг хоош нь хумаад үлмийн дээр сандал барья. За илүү энэ дээр гоё дотор булчингаа чангарж байгаа мэдрээ. 3 2 1 хоошоо өсгий буулаа. Сандал гар шулуун хаш зурагшаага. 3 2 1 үлмийн дээр гарлаа. Сандал 3 2 1 сүүлийн сандал өсгий буулаа. Үлмийгөө ээдэлэглээ. 3 харц гарын үзүүрлөө. 2 1 ханц нүрийг шилбрүү дараа. За өвдөг нуглыг гар газар харц урагшаага. Хөлийг хоош нь том алхаад банз. За банзнаас урагшлаад барья. 5 4 3 2 өвдөг бууй. Цээж ирүү бууй. 1 за зөөлхөн урслаа могоо авъя. Эндээс хоош нь даван дог руу амьсгалаа гаргая. 3 даван дог дээр өвдгөө нуглыг бүгдээрээ ахар сүүлийг дээш нь ээдэлгээ нуруугаа сонгоё. За баруун үлийг урагш нь гарын голоор том алхая. Зүүн өвдөг газар лоолэнж харц урагшаага амьсгал авъя. За гар газар хിവэр шүү. Зүүн хөлийг татлаа. Нүрийг шилбрүү дарлаа. Зөөлхөн дээшээ санлаа. Намасте гаргая. За дараагийн хичээл дээр би шууд 108 мөргөд явна. За яг тэр 108-ыг мөргөх хувилбарыг хамтдаа баруун талдаа 3, зүүн талдаа 3 хийн. Үүнийг та бүхэн гэртээ бие дагаад дахиад автаж болно маргааш. За баруун талдаа 3 явлаа. 2 гар дээш нь авъя. Доош нь амьсгалаа гаргая. Гар газар баруун хөл хошоо. Баруун өвдөг газар харц урагшаага.
За эндээс хоошоогоо зүүн хөл татлаа банзнаас өвдгийг буулгая. За урагшин давшин цээж ирүү буулгахдаа тохоогоороо цээж хоёр талаас нь хавчий. Урсаа дэше кобра авъя. Кобран дээр намхан хийгээрэй. Хоошоогоо даван доог дээр гаргахдаа гизээ тэр давсгаа татаж байгаагаа мэдэр. Оцоох тусам татарна. Баруун хөл гарын голоор том алхъя. Зүүн өвдөг газар хар зураг шагаа. Эндээс зүүн татаад нүрийг шилб рүү гаргая. Зөөлхөн дэшээ сонлаавэ. Намасте гаргая. За баруун талдаа хоёр амьсгал авлаа. Доош нь амьсгалаа гаргалаа. Хоёр амаа чимээгээ дандаа хоёр хамрын нүхээр амьсгална. За баруун өвдөг газар хар зураг шаавэ. Амьсгал төгжиж байгаа зүүн хөл татлаа банз. Төгцөн амьсгалаа гаргангаа доошоо буулаа. Урсаа давын могой. Эндээс хойш нь доошоо харсан нохой. Амьсгалаа гаргая. Гизээ татъя. За гизээсээ татж агаад баруун хөл урагшаа том алхъя. Зүүн өвдөг газар хар зураг шагаа. Эндээс зүүн татаад нүрийг шилб рүү гаргая. За зөөлхөн дэшээ сонлаавэ. Намасте гаргая. Онц 3 явлаа. Соны амьсгал авъя. За доош нь амьсгалаа гаргая. Баруун хөл хоошоо том алхъя. Хар зураг шагаа. Амьсгал төгжлээ банз. Доошоо сунаахта төгцөн амьсгалаа гаргая. Урсаад мэдэр могой. Эндээс хойш нь даван доог руу гаргая. Онц баруун хөл урагшаа том алхъя. Зүүн өвдөг газар. Зүүн татаад нүрийг шилб рүү амьсгалаа гаргая. Онц соны дэшээ авлаа. Гаргая. За одоо зүүн талдаа авлаа. Дэшээ сонлаа. Доош нь гаргалаа. Зүүн хөл хоошоо авлаа. Төгжээд банз. Гаргая доош нь сонай. Урсаа дэшээ могоон дээр хит дэшээ босгүй шүү өнөө. Манай хоёр бол нуруу сайтай. Хоошоо даван дог гаргая. За эндээс зүүн хөл урагшаа том алхъя. За эндээс баруун хөл татлаа гаргая. Ер нь яалтчгүй йога ихээр нөгөө нуруугаараа маш их нэмгэрдэг. Амьсгал авлаа. Энэ кобратай холбоотой. За амьсгал авлаа дэшээ соны. Амьсгалаа гаргая доош нь дарая. Зүүн хөл хоошоо зүүн өвдөг газар. Эндээс баруун хөл татлаа банз. Доошоо өвдгөөр дамжаа сунаахта гаргая. Урсаад бяцхан умдагны ясаа буулга. Хоошоо даван доог руу гаргая. За эндээс урагшаага зүүн хөлийг том алхахын тулд гизээ сайн татах нь байна. Баруун хөл татаад нүрийг шилб рүү дарая. Арын сонголт. Арын энерги урсгал. Амьсгал авлаа. Гаргая. Сүүлийнх зүүн явлаа. Амьсгалыг доош нь гаргая. За хоошоо зүүн хөл авлаа. Амьсгал төгжлээ банз. Төгцөн амьсгалаа гаргая. Урсаад авъя. Эндээс хоош нь гаргая. За сайн байна. Жаахан хурдан хийж агаад зүүн хөл том алхъя. Баруун өвдгийг болгоё. Баруун татаад нүрийг шилб рүү гаргая. Соны дэш авлаа. Онц гаргая. Нүдэн амьсгал аваад гаргая. За би бол яг энэ виньясагаар нэмгэрдэг төрлийн хүн. Би яг ингээд 108 нарны мөрөл хийхээр л хөвлөө бүх бие ингээд нэмгэрч эхэлдэг. За амьсгал аваа гаргая. Хажуу талдаа хөлдөө том зайтай. Тэгэхээр наад чиг илүү нөгөө дааврын таргалалт өндөртэй, усан тарга өндөртэй хүмүүс бол ер нь йогоор маш сайн одоо хасдаг байх нэ. За гарыг хойно атхаад та нараас өмнө багш нь хэсэг йог хийгээгүй байсан чинь би маань бүр мод болсон байна. Тэгээд өнөөдөр үнэхээр жаргаж байна. За гарыг хойно салаавчлаад атах нь хоёр өсгийгөө гадагш нь майжиг гიშгэн.
Харц дэш амьсгал авна. Зөөлхөн ташааны үеэр нуглараад урагшин доошин дарлаа. Энэ үед мөрөө нээж өгье. 3 2 амьсгалаарай. 1 зөөлхөн дээшээ хөндийгөөд удаан бослоо. Уруу харан буцаа босно. Энэ танд биеинд тань эргэлт оруулж ин тогтсон усыг урсгал ус болгож ин гэсэн үг. За баруун хөлийг баруун тал руу нээж өгье. Зүүн хөлийг өсгийг нь гадагшин майжиг гიშгэн. За хөлийн цаг ерөнхийдөө 5 доогийн хэмжээнд тавина. Жохон том гэсэн үг. 2 гар дээш амьсгал авлаа. Баруун талдаа хийж ин дайчин 2 байрлал. Харц баруун гарын үзүүрлөө. Энэ үе зүүн өвдөг чанга хөлийн гадна талын ирмэглөө жийгээрэй. Амьсгалъя. За энэ дэр хүмүүс ингээ хоошоо хаячдаг. Өгзгөө хумаад фит тасгалын эсрэг те хумин коро барина. Дотор энерги төгжин гэсэн үг. За амьсгалаарай. 5 4 3 2 давсгаа татан давсан дотор нэг юм чангарч байгаа мэдрэмж авна. За эндээс зүүн гар зүүн хөлийн араар хөл байрандаа зөвхөн цээжийг гэдээлхийн 3 2 1 баруун гар газар хөлийн дотор талд харц дэшээ зүүн гарлоо. Амьсгалаарай. 3 2 Ушаа амьсгалъя. 1 зүүн гар нь хорооны араар нуглая. Баруун гар баруун гуйны доогуур дээш нь хойноо атгая. За хэцүү байгаа ойлгож ин гизээ татаад харц дэшээ 3 амьсгал барья. 2 1 энд маш их гуйны дотор талын булчин, хөвлийн булчин орж байгаа. Зөөлхөн биеийг татлаа. За гуяа салгалуулад 3 амьсгал барья. 3 2 1 гуйыг шулуун засъя. За хөлийн цаг чүд ойртуулъя. 1 үлмээ. За одоо бүгдээрээ баруун гарыг баруун шагаан дээр засъя. Харц дэшээ зүүн гарлоо. За сая бид нэр илүү булчин суурьтай байсан бол одоо сунгал суурьтайгаар гурвалжин байрлал. Саяных бол дайчин 2 байрлал. Энэ бол гурвалжин байрлал. Гизээдтэй харц дэшээ. 3 2 амьсгалаарай. 1 зөөлхөн дэшээ өндөөлөө. Энэ бүх байрлалд амьсгалах нь чухал. За баруун хөлийг татагшин, зүүн хөлийг гадагшин. Йог хийсний дараа хүний сэтгэл санаа, энергийн түвшин маш өндөр болдог шалтгаан энэ асана. Энэ амьсгалтай холбоотой. За одоо хөлийнхаа цаг чүд томруулах нь байна. 2 гарыг дээш нь өргөлөө. Амьсгал авъя. За зүүн талдаа дайчин 2. За бид 3-ыг харж байгаа байх тийм ээ. Херзэн зулаа 2 нэг шугамд. Таны гол баган нуруу нэг шугамд байна. Хүмүүс ингэ нуруугаа алдаад байдаг. Яг нуруу чинь нэг шугамд байж иж яах нь вэ? Херзэн гол кундалины энергийн урсгал нэмэгдэнэ. Амьсгал аваа гаргая. 3 2 харц зүүн гарын үзөөрлөө. 1 хоошоо гидээлээ. Зөөтэй зүүн гар газар харц дэшээ баруун гарлоо. За одоо шууд гуйны татвар тал руугаа мэдэрч байгаа. Амьсгалын булчин ажил сонголт орж энэ хавийн энерги урсгал цусны эргэлт нээгдэжээ. За гарыг нурууны араар доод гарыг гуйны доогуур хойш нь атгалаа. 3 харц дэшээ. 2 гизээ татаарай. 1 хүү зөөлхөн соллоо. За амьсгал аваа гуяа салгалуулаа барин шүү. Хөл нугалсан ивэр. 3 2 1 өвдөг шулуун засъя. За үлмийн өсгийгээд нэг жоохон хөлийн цаг ойртуулъя. Фитнесээр ажилтгүй жижиг нарийн гол дотор булчин бид нэр йогоор ажиллуулж байна. За зүүн гараа зүүн шагаан дээр харц дэшээ. Энэ гизээ татна. Энд ташааг унгаах биш. Баруун ташаагаа дээш нь өргөж өгнө гэсэн үг.
3 амьсгалаа. 2 амьсгалаа. 1. Сайн байна. Зөөлхөн дээшээ өндөгөөд бослоо. Сайн байна. За гудсныхаа толгоороо хөлийг татъя. Нөгөө бүжигчин байрлалаа нэг удаа явах чинь хичээл тэгээ дуусгах чинь ер нь баруун гараар баруун хөлнөөс татах юм. 100 гар урагшаага. За урдаас гизээ татна. Доод хөл сууртай. Үлмийгөө хоош шинжийлээ. Цээжээ баг унгаан нурууны арын булчингаа мэдрээ. 3 амьсгалаа. 2 амьсгалаа. 1. Сайн байна. Буцлаа хөлөө солиё. За баруун гар урагшаага 100 гар хоошоогоо 100 үлмийнөөс хатгалаа. Нуруугаа унгаахгүйгээр үлмийгөө жийж өг. 3 2 1 зөөлхөн соллоо. Онц доошоогоо суулаа. За наваа санаа буюу зав байрлал. За биеийн жин алим руу өгөөд нуруу цэх. Үлмийгөө газраас аваад шилэв гар хоёрыг шугамн шалтай парилал нуруу цэх барь. 5 4 3 2 энэ бол зав байрлал. Нэг үлмийгөө буулгая. Амраа. За дахиад 2 удаа хагас зав барина. Дараагийн хичээл дээр 108 өргөчөөд тэгээ 3 дахь хичээлээс хэдүүлээ яг пилатес техникүүдээ бас яг гоё ороод явна. Өнөөдөр эхний хичээл дээр шууд ингээд баг йогоч мэдхгүй хүмүүс пилатес техник ороод ирэхээр хүмүүс энэ йог уу фитнес үү гэдээ бас гайх магадлалтай. За биеийн жин алим руу өгөөд үлмийгөө газраас авлаа. За гар шилбэний хоёр талаар 3 гизээгоо татъя. 2 1 үлмийгөө буулгая. За нэг амарсан бол сүүлэх барьлаа. 3 амьсгал барья. 2 амьсгал барья. Гизээ мэдрээрээ 1 амьсгал хоошоо хөвтлээ. Үсний боол нүдний шилийг соллоо. За үлмийгөө дээш шинжигээд далан дээрээ зогслоо. Харц дээшээ үлмий рүү. 3 2 1 толгой орой дээгүр гიშгээ. Гарыг атгаад гудс руу даръя. 3 2 1 өвдгөө нуглаад чихээ хавчээ. 3 2 1 За энэ дээр бол анх хийж байхад бол маш хөх хөвлөө бүр ингээд амьсгалахын аргагүй шахалддаг. За сайн тэ шахаад аймагц өдрөөс өдөрт нугаларсан хөвлөө багасна. За хоёр хөлөө өвдгөөр нуглаа тэврээ. Сайн байна. Баруун хөлөө тэврээ 100 хөш шулуун. 100 гараар баруун өвдөг атгалаа нуруугаа мушгий. Харц баруун гар руу 3 2 1 эсрэг талдаа мушгий. 3 2 1 онц цэхлээ. За амьсгал авч гаргаад шилэв гуйны арыг доош нь гөвөө цэгсрээ. За сайн байна. Үлмийгөө хоёр тал руу савж агаад гадагшин нэг хүчтэй саваад хөлөө соллоо. Гараа өргөө шоолээ. Е бөө гэж шоолээ. Атгаас харуулгая. Атгаад сарвайлгая. За биеийнхээ хоёр талаар гарын алгыг дээш нь харуулъя. Хүзүү явлаа. Үгүй шүү, үгүй гэж зөөлхөн эргүүлээрэй. Эндээс толгоогоо зэхлээд шүлсээ залгий. Шүд зуултаа салгая. Хилээ дооч үднийхаа хойно нагаад
нүүрнийхаа бүх булчин соллоорой. Эндээ бөгөөд хүүсээрээ амьсгалъя. За энэ бол хөвлийн амьсгал хийнэ гэсэн үг. Нэг гарыг хөвлөө дээрээ засна. Энэ удаа цээж хөдлөхгүйгээр доошоогоо хөвлийгээ бөмбөөлгөхтэй амьсгал авъя. За эндээс доош нь хөвлийгээ соллаад хоош нь нуруугаа гудсруугаа наагаарай. Амьсгалаа гаргая. Амьсгалыг зөвхөн хөвлөө дээр мэдрээрэй.